За сайн бацгаана уу? Хэмэл оюуны ёс зүй сэдвээр ярилцах лекцийн 2 дахь хэсэг эхэлж байна. Та бүхнийг эхний хэсэгтээ танилцаад хэмэл оюуны ёс зүйг эцсийн талаарх ойлголт тодорхой ойлголтуудыг авсан гэж найдаж байна. За энэ удаагийн лекцийн 2 дахь хэсгээр хэмэл оюун ухаан ба ирээдүйн ажлууд, эрүүл мэндийн салбар дахь хэмэл оюуны ёс зүй, за түүнтэй холбоотой жишээнүүд, за хэмэл оюуны ёс зүйн талаарх их сурвалжууд буюу вебсайтуудын талаар танилцуулаад төгсгөлд нь хэмэл оюуны ёс зүйн жишээн дээр ажиллах тэгээд зарчмууд, за жишээнүүд дээр үр дүнгуудыг тайлбарлаж ярилцаад эцэст нь дүгнэлт гаргах болно. За энэ удаагийнхаа сэдвийг одоо эхлэе. За энэ удаагийн эхний сэдэв бол хэмэл оюун ба ирээдүйн ажлууд. За хөдөлмөр эрхлэлтэд хэмэл оюун ухааны нөлөөлөл ямар нөлөө байж болох вэ гэхээр хэмэл оюун ухаан ба автоматжуулалт нь тодорхой салбаруудад ажлын байрыг нүүлгэн шийдвэрлэхэд хүргэж болзошгүй. За гэхдээ хэмэл оюун ухаан нь бол шинэ ажлын байр боломжийг бий болгож чадах ийм технологи байгаа. За үүний зэрэгцээгээр яс суртахууны талаар анхаарах зүйлсүүд гарч ирнэ. Энд юу байж болох вэ гэхээр ажилчдаа өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн зах зээлд хэрхэн бэлтгэхийн, хэмэл оюуны ашиг тус шударга хуваарлтыг хэрхэн хангах уу, за ажлын байрны нүүлгэн шилжүүлэлтийн сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах вэ гэсэн асуудал зайлшгүй урган гарч ирнэ. За тэгээд энэ юун дээр диаграм дээр, зурган дээр харж байгаагаар бол автоматжуулалтын улмаас ажлын байр нүүлгэн шилжүүлж мөн бий болгох хоёр концепцийг харуулсан зураг харагдж байгааг та бүхэн харж байгаа. За тэгээд ер нь бол эдгээр зүйлүүдийг бол зайлшгүй явах хэрэгтэй, мэдэж явах, анхаарж явах шаардлагатай байх нь байна. За хөдөлмөр эрхлэлтэнд хэмэл оюун ухаан хэрхэн нөлөөлөх гэхээр зэрэг хэмэл оюуны хэмэл оюуны нөлөөлөлд хэрхэн шийдэж болох вэ гэхээр давтан сургах, ажилчин албан хаагчлалд давтан сургах, ур чадварын дээшлэл хөтөлбөрүүдийг боловсруулах, за боловсрол, насан туршийн боловсролд хөрөнгө оруулах, эдийн засгийн шин загваруудыг судлах ийм шаардлагууд гарч ирж байгаа. За энэ зурган дээр харуулснаар бол хэмэл оюуны хөдөлмөр эрхлэлтэнд хэмэл оюуны нөлөөллийн давуу боловсролтуудыг харуулсан байна. За прос буюу давуу талууд нь болохоор ажлын байр бий болгох, за тэгээд шинэ боломжуудыг бий болгох, за тэгээд дахин сургах хөтөлбөрүүдийг боловсруулах, за насан туршийн боловсролыг хөгжүүлэх, түүнд хөрөнгө оруулалт хийх, за тэгээд бүх нийтийн суурь орлого Universal Basic Income буюу UBI нь болохоор бүх нийтийн суурь орлогыг бий болгох ийм шаардлагатай гэж, ийм давуу талтай гэж үзэж байна. Тэгэхээр бүх нийтийн суурь орлого гэдэг нь болохоор тухайн хүн амын бүх иргэд болцолгүйгээр шилжүүлгийн хэлбэрээр шийдэд ямар ч арга хэрэгслгүйгээр ажил хийх шаардлагагүйгээр тогтмол авдаг нийгмийн халамжийн төслийг бүх нийтийн суурь орлого буюу Universal Basic Income гэж нэрлэдэг байна. Үүний эсрэгээр баталгаатай доод орлогыг зөвхөн амьдрахад хөрөлцөхөөс орлого олж чадахгүй хүмүүст төлдөг. Энэ UBI нь болохоор бусад орлогоос үл хамааран хүлээн авах боломжтой. За тухайн хүний үндсэн хэрэгцээг хангахад хангалттай байвал үүнийг заримдаа бол бүрэн орлого гэж бас нэрлэдэг байна. Түүнээс бага бол хэсэгчсэн суурь орлого гэж нэрлэдэг байна. 2025 оны байдлаар аль ч улс бүрэн бүх нийтийн суурь орлогыг бол хэрэгжүүлээгүй. Харин үүнээс өмнө бол манай орны хувьд бол нөгөө халамжийн тэтгэмжийг бол өгдөг. Энэ яг болцлоор ямар нэгэн тодорхой шалгуурууд тавиад тэр шалгуурыг хангаж байгаа хүмүүст бол халамжийн тэтгэмж өгдөг. 25 оноос өмнө бол Монгол, Иран хоёр улсад хэсэгчилсэн байдлаар халамжийн тэтгэмж олгодог гэсэн мэдээ байна. За олон улсын төвшөнд бол олон улс оронд хүүхдийн мөнгө олгох тогтолцоо байдаг. Энэ үндсэндээ хүүхдийн асран хамгаалагчийн үндсэн орлого болдог гэж үздэг байна. За эдгээр нь бол
хөдөлмөр эрхлэлтэнд хэмэл оюун ухаан нөлөөлснөөр бий болох нэмэлт одоо давуу талууд нь за сул талууд нь юу юм бэ гэхээр зэрэг за энэ дээр ажлын байрны хөдөлгөөн бий болно. Шилжилт хөдөлгөөн бий болно тийм ээ. За үүнээс гадна үүнтэй харилцаж зэрэгцээд ёсны асуудал үүсч болно. За тэгээд сөрөг нөлөөлөл бий болж болно. За мөн шудраг хуваарлтыг гарах. За тэгээд эдийн засгийн загваруудыг бий болгох зэрэг ажлууд зайлшгүй шаардлагатай болдгоороо сул талуудтай гэж үздэг бахнэ. За хэмэл оюун ухааныг бас бие даасан зэвсэг гэж үздэг. Яагаад бие даасан зэвсэг гэж үздэг гэхээр хүний оролцоогүйгээр одоо тодорхой нэг байг сонгоод байлдан дагуулж чаддаг зэвсгийн системүүд байдаг. Энийг бие даасан зэвсэг гэж үздэг бахнэ. За энэ эдгээр системүүд бол ямар зэвсгийн асуудлыг үүсгэдэг вэ гэхээр амьдрал өвглийн шийдвэрт хүний хяналт алдагдах. За хүсээгүй үр дагавар боломд амжилт болзошгүй байдаг бахнэ. За тэгээд энэ бие даасан зэвсгийн системийн эсрэг аргументууд нь юу гэдэг вэ гэхээр хүний эрх нэр төрийг зөрчих, за урдчлан таамаглах боломжгүй хяналтгүй болгох ийм үйлдэл үүсдэг байж болно. Аргументууд үүсч болох нь үүнээс гадна эерэг аргументууд бас байдаг байна. Энэ нь болохоор илүү үнэн зөв шийдвэр гаргаж энгийн иргэдийн хохирлыг бууруулах боломжтой. За хүний амь насыг эрсдэлд оруулахгүйгээр аюултай нөхцөлд ажиллах боломжтой байдаг бахнэ. За эрүүл мэндийн салбар дахь хэмэл оюун ухааны ёс зүй. За хэмэл оюун ухаан янз бүрийн салбаруудад хувьсгал хийж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарч бас энд оролцоотой байгаа. Үл оролцсон гэсэн ойлголт байхгүй бахнэ. Онцлогоноос эхлээд эмчилгээний төлөвлөгөө хүртэл хэмэл оюун ухааны эрүүл мэндийн үйлчлэгийг илүү үр дүнтэй болгож байгаа. За гэхдээ хэмэл оюун ухааны эрүүл мэндийн үйлчлэгэнд нэгтгэх нь ёс зүйн хэд хэдэн асуудлыг хөндөж шийдвэрлэх шаардлагатай болдог байна. За энэ диаграм дээр эрүүл мэндийн салбар дахь хэмэл оюун ухааны ёс зүйн асуудлуудыг ерөнхийд нь өндөр нөлөөлөлтэй, бага нөлөөлөлтэй, за маш их яаралтай, бага зэргийн яаралтай гэж хэсгүүдэд ингэж хувааж ütсэн байна. За тэгээд эхний хэсэг буюу эрүүл мэндийн салбар дахь өвчтний итгэлцлийн асуудал гэсэн ойлголт байна. Энэ өвчтний итгэлцлийн асуудал нь болохоор зэрэг хэмэл оюун ухаан хэрэгжүүлэхийн тулд өвчтний итгэлцлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. За тэгвэл бага нөлөөлөлтэй хэсэгт бол гэхээр ажлын байрны нүүлгэн шилжүүлэх асуудал үүсч магадгүй. За энэ нь бол нүүлгэн шилжүүлэлтийн асуудал нь их яаралтай биш те, бага яаралтай боловч мэдгэдэггүйс нөлөө үзүүлэх нь байна. За тэгвэл нөгөө талдаа хэмэл оюун ухааны системийн гажуудал, хязгаарлалт буюу гажуудал те, хэмэл оюун ухаанд гажуудал. За энэ юу байх вэ гэхээр хэмэл оюун ухааны систем дэх хязгаарлалт нь эрүүл мэндийн шудраг байдалд нөлөөж болзошгүй байна. За энэ бол айгүй өндөр нөлөөлөлтэй гэж үзэж байна. За нөгөө талаас нууцлалын зөрчил үүсч магадгүй гэж үзэж байна. Энд нууцлалын зөрчил гэдэг нь болохоор өвчний төвөх болон те өвчний талаарх мэдээллийн нууцлалд зөрчил үүсч магадгүй. За ингэсэн тохиолдолд нууцлалын зөрчил өндөр үр дагавартай байдаг. За гэхдээ энийг бол бас яралтай шийдэж явах шаардлагатай гэж үзэж байна. За тэгээд ер нь бол өгдлийн нууцлалыг бол зайлшгүй хамгаалах хэрэгтэй. Эмнэлгийн өгдөл нь өөрөө эмзэг бөгөөд энэ өгдлийг нь шинжлэхийн тулд хэмэл оюун ухааны алгоритмыг ашиглах зөвшөөрлөгөө нэвтрэх эсвэл өгдөл авдагдах эрсдлийг бий болгодог байна. За энийг яаж шийдэх боломжтой вэ гэхээр зэрэг хүчтэй шифрлэлт, найдвартай өгдөл хадгалах аргыг ашиглах нь эрсдлийг бууруулж чаднаа гэж үзэж байна.
За эрүүл мэндийн салбар дахь хэмэл оюун ухааны одоо юу ёс зүйн хязгаартай шударга байдал. За энд бол юу багтахгүй хэмэл оюун ухааны алгоритмууд нь одоо сургалтын өгөгдөд болон загвар бүтээгчтэй байгаа буруу ойлголтыг өвлөн авах боломжтой байдаг. Энэ нь шударга бус эсвэл бүр хор одоо хүнээлттэй эмнэлгийн зөвлөгөө өгөхөд хүргэдэг. За энийг хэрхэн шийдэж болохыг гэвэл төрөл бүрийн сургалтын өгөгдлийг ашигласнаар дээрх асуудалд тусалж чадна. За түүнчлэн тэдний дээд зэргийн шударга байдлыг хангахын тулд байнга хянаж хэмэл оюун ухааны алгоритмуудыг байнга шинжилж явах нь чухал байдаг байна. За шударга байдалд ямар хариуцлага бий болох вэ гэхээр зэрэг хэрвээ хэмэл оюун ухааны систем буруу онш эмчилгээний санал гаргавал хариуцлага нь хэн хүлээхийн. За хариуцлагын асуудал нь эрүүл мэндийн салбарт хэмэл оюун ухааныг тойрсон ёс зүйн хэлцүүлгийн одоо түүхий тал нь хэвээр байгаа. Энэ тал дээр бол бүрэн хэмжээний шийдэлд очиж чадаагүй байгаа байх нь байна. За энийг яг хэрхэн шийдэж болох юм бэ гэхээр хэмэл оюун ухаан ашигласан тохиолдолд хариуцлага тооцох тодорхой удирдамж протоколыг бий болгох шаардлагатай байх нэ. За тэгвэл хэмэл оюун ухаан одоо онцлогоонд хэрхэн ашиглах вэ гэхээр зэрэг хэмэл оюун ухааны өвчнийг эрт үеийн шатанд нь илрүүлэхийн тулд эмнэлгийн шинжилгээний зургийг шинжилж чадна. За тэгээд мөн хаана ашиглагдах вэ? Эмийн үйлдвэрлэлээс ашиглагдана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эмэнд нэр дэвшигчдийг тодорхойлох эмийн хөгжлийг хурцсах тусалдаг. За энэ маш олон одоо эмнүүдийг нөгөө эм одоо эмчилгээнд мэдээж эм санд болгодог. Тэгэхээр ямар эмчилгээнд ямар эмнүүд нь илүү одоо хурдан үйлчилж болох вэ гэдэг дээр олон эмнүүд дээр хэмэл оюун ухааны сургалтуудыг ашиглаж тодорхой одоо хамгийн өндөр боломжтой нэрүүд эмнүүдийн нэрсийг тодорхойлж өгдөг байна. За энийг нь тодорхойлж өгөхт нь яг мөн эмийг үйлдвэрлэхэд нь олон удаагийн одоо туршилт хийхийг дандаа нөгөө нэг амтан дээр туршилт хийж эмийг үйлдвэрлэдэг тийм үү. Тэгэхээр тэрийг бол хэмэл оюун ухааны машин сургалтын аргаар хурцсах юм боломжтой байна. За хувийн эмчилгээний хувьд хэмэл оюуны алгоритмууд нь өвчтний өгөгдөлтийн шинжилгээ хийж тухайн хувь хүнд зориулсан эмчилгээг санал болгож чаддаг байна. За тэгээд ёс зүйн асуудлын хувьд бол шударга байх хэрэгтэй. За шударга байдлыг хэмэл оюун ухааны системийн тодорхой хүн ам зүй чиглэсэн байж болно. За нууцлалын хувьд бол эмнэлгийн мэдээллийг хамгаалах шаардлагатай. Ялангуяа хэмэл оюуны системүүд нэг хэмжээний мэдээллийн багцыг нэгтгэдэг учраас энд яг нууцлалыг бол зайлшгүй шаардлагатай байна. За хэмэл оюун ухааны одоо эмнэлгийн салбарт хэмэл оюун ухааны ёс зүй гэдэгт итгэл бас зайлшгүй шаардлагатай. Түрүүний хамгийн ихний диаграм дээрс гарч ирсэн тэрийг санаж байгаа бах. Тэгэхээр өвчтнүүд хэмэл оюун ухааны онцлогонд хэрхэн итгэдэг вэ? За тэгвэл эрүүл мэндийн салбарт хэмэл оюун ухааныг ажиллахад ажилтныг хэрхэн сурах вэ? За эдгээр асуултуудын хариулт нь шийдэл нь ямар үжих вэ гэхээр төрөл бүрийн одоо төрслийн мэдээллийн багц үүсгэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчд хэмэл оюун ухааны онцлогооны үр дүнг өвчтөнд тайлбарлах, эмнэлгийн мэдээлэл тавигдах, зохицуулалтын шаардлагыг дагаж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна. За тэгээд энэ хажуудлын диаграм дээр харж байгаа хэмэл оюуны эмнэлгийн хэмэл оюун ухааны ёс зүйн зарчмуудад одоо багтдаг ойлголтуудыг энэ дээр дүрсэж харуулсан байна. Ингээд хариулаад за энэ дээр бол нэгдүгээрт бол ялгарлан гадуурхахгүй байх, шударга байх, за оновчлол ба өгөгдлийн чанар нь сайн байх тийм ээ. За тэгээд хүртээмжтэй байдал, шударга байдлыг хэрэгжүүлэх, за дээрэс нь эрсдлийг багасгах, аюулгүй байдлыг хянах, за хамтын ажиллагааг бий болгох, хамтран ажиллах, за бие даасан байдлыг хөгжүүлэх, за өгөгдлийн нууцлалыг чандлан хадгалах, за хариуцлагыг тогтмолж болгоход хариуцлагатай байлгах, за мөн түүнээс гадна найдвартай байдал нь юу байх гэхээр өгөгдлийн аюулгүй байдал, найдвартай байдал багтах, за тэгээд тэрнээс гадна хүчин төгөлдөр байх.
За бодит байдалтай байх гэсэн энэ ойлголтууд бүгдээрээ эрүүл мэндийн хэмэл оюун ухаанд дах эрүүл мэндийн ёс зүй, хэмэл оюуны ёс зүй зарчимд багтдаг байх нэ. За жишээ. За радиологдох хэмэл оюун ухаан гэсэн ойлголтын талаар товчхон танилцуулъя. За ямар алгоритмууд байх вэ гэхээр нөгөө эмнэлгийн эрдэнэтгэн туяаны шинжилгээ, MRI болон компьютер томографийн хэвийн бус байдлыг өндөр наривчлалтаар илрүүлэх боломжтой болсон. За эдгээр хэмэл оюун ухааны системийг олон мянган зураг дээр сургаж хүний нүдэнд анзаарахад хэцүү хэв маяг гажгийг таних боломж олгодгороо одоо хэмэл оюуны алгоритмууд өндөр боломжийг олгосон. За өөрөөр хэлэх юм бол хэмэл оюун ухаан цацраг судлалын салбарт ихээхэн нөлөө үзүүлсэн байх нь. За тэгээ алгоритмууд нь сая ярьсан эрдэнэтгэн туяа, MRI, компьютер томографийн хэвийн бус байдлыг өндөр наривчлалтаар илрүүлэх боломжтой болсон. За эдгээр хэмэл оюун ухааны системийг олон мянган зураг дээр сургаж хүний нүдэнд анзаарахад хэцүү хэв маяг гажгийг таних боломжийг олгодог. Гэхдээ энэ технологи нь асуудалгүй биш. Асуудал байгаа. Хэмэл оюун ухааны алгоритмыг хүний радиологчдын хожим илрүүлсэн чухал асуудлыг тодорхойлж чадаагүй бас тохиолдлууд гарсан байх нь. За энэ тохиолдлууд нь хэмэл оюун ухаан тасалж чадах хүний мэргэжлийг оруулж чадахгүй гэдгийг сануулж байгаа байх нь. За хоёрдугаарт нь эмийн хөгжил хэмэл оюуны оролцоо юу вэ гэдэг тал дээр тайлбарж ядал эмийн үйлдвэр бол нөгөө хэмэл оюун ухаан шууган тарьж байгаа өөр нэг салбар гэж авч үздэг байх нь. Эмийг бүтээх нь урт бөгөөд өндөр өртөгтэй үйл явц бөгөөд нэг эмийг бүтээхэд олон жил олон тэрбум доллар шаарддаг. Хэмэл оюун ухаан энэ үйл явцыг ихээхэн хурцгаж чадж байгаа байх нь. Машин сургалтын алгоритмууд нь биохимийн нарийн төвөгтэй харилцан үйлчлэлтийн шинжилгээ хийгээд эмийн боломжит нэр дэвшигчийг тодорхойлоход хялбар болгодог. За эдгээр алгоритмууд нь янз бүрийн эмүүд бие махбоддох зорилт бодисуудтай хэрхэн харьцахыг урьдчилан таамаглах. За судлаачдыг удирдан чиглүүлэх үн цэнтэй мэдээлэлээр хангадаг. За алгоритмууд нь сургагдсан өгөгдөл шигээ сайн байдаг ч сургалтын өгөгдлийн гажууд эсвэл тодорхой бус байдал нь үр дүнгүй эсвэл аюултай эмүүдийг бий болгоход бас хүргэж болзошгүй байдаг. Тиймээс эдгээр алгоритмуудыг сурахад ашигласан өгөгдлийн чанар олон талт байдлыг хангах нь маш чухал байдаг. За ер нь бол ирээдүйн төлөв бол хэмэл оюун ухааныг эрүүл мэндийн үйлчлэгэнд нэгтгэх нь бидний мэддэг ангаах ухаанд хувьсгал их боломжтой шинэлэг шийдлүүдийг санд болгож байгаа нь маргаангүй шинэлэг зүйл юм. Гэхдээ бид эрүүл мэндийн салбарт хэмэл оюун ухаан юунд хүрч чадах вэ гэсэн хэл хязгаарыг давах тусам технологийн дэвшлийг дагалдаж буй ёс зүйн үр дагаврыг шийдвэрлэх нь зайлшгүй чухал болж байгаа. За хэмэл оюуны алгоритмууд хэрхэн ажилладаг ил тод байдал, өгөгдлийн нууцлалын найдвартай арга хэмжээ, хариуцлагын тодорхой бүтсэн зөвхөн сонголт биш, харин хэмэл оюун ухааны эрүүл мэндийн системд нэгтгэгдэх зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг нь гэж авч үзэх хэрэгтэй. За эдгээр ёс зүйн асуудлууд нь хэмэл оюун ухааны эрүүл мэндийн хэрэглээнд итгэх итгэлийг бий болгох үндэслэл болдог байна. За итгэл үнэмшилгүйгээр эрүүл мэндийн салбарт хэмэл оюун ухааны бүрэн боломж хэзээч хэрэгжихгүй байж магадгүй. Түүнчлэн хэмэл оюун ухаан хөгжсөөр байх тусам түүний ёс зүй үр дагавар мөн нэмэгдэх шаардлагатай болно. Эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэгч, технологич, ёс зүйч, бодлого боловсруулагчдын хооронд үргэлжилсэн судалгаа, яриа, хэлэлцээ зэрэг нь эрүүл мэндийн салбарт хэмэл оюун ухааны ёс зүйн орчныг чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. За энэ хамтын арга нь ёс зүйн шинэ сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэхэд туслах төдийгүй
хэмэл оюун ухааны чадварыг илүү сайхан нийтлэлээр ашиглахад туслана. Хэмэл оюун ухааныг хэрэгжүүлэх явцдаа эдгээр нарийн төвөгтэй ёс суртахууны тусыг удирдахыг эрэлхийлж буй байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд хэмэл оюуны үйлчилгээ нь дээрх сорилтыг даван туулахад тохирсон ёс зүйтэй үр дүнтэй эрүүл мэндийн шийдлүүдийг санал болгодог байна. За дараагийн сэдвийн хувьд бол хэмэл оюуны ёс зүйд зориулагдсан үн цэнтэй веб сайтууд болон онлайн нэгэн сурвалжуудыг ингээд ангилсан байна. За ямар байгууллагууд энэ ёс зүйд зориулагдсан мэдээллүүдийг багтаадаг вэ гэхээр зэрэг байгууллага санаачлагч гээд хэсгүүдийг энэ тодорхойлсон байна. Энэ хариуцлагатай хэмэл оюун ухааны практикийг хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, аж үйлдвэр, засгийн газруудын нэгддэг олон талт байгууллага байх нь партнершип орно AI гэж байна, тийм ээ. Судалгаа яриа хэлэлцээ шилдэг туршлагад анхаарлаа хандуулдаг. За ийм нэг байгууллага байна. За нөгөөх нь болохоор зэрэг энэ та бүхэн мэдж байгаа ORG гэсэн үргэлжлэлтэй хаягууд бол ашигын төлөө бос байгууллага байдаг, байгууллагын сайт байдаг. Энийг та бүхэн сайн мэдж байгаа. За эндээс мэдээллийг авч ашиглаж болно. Гэхдээ ямар нэгэн мэдээллийг авч ашигласан бол заавал их сурвалжид дуржих шаардлагатай, хаанаас авснаа гэдгээ заавал дуржих шаардлагатай. За дараагийн сайт нь болохоор зэрэг Нью-Йоркийн их сургуулийн судалгааны төвийн энэ сайт байна. Энэ болохоор зэрэг хэмэл оюун ухааны нийгэмд үзүүлэх нөлөөлөл нэг талыг барьсан байдал, шударга байдал, хариуцлагатай байдлыг судалдаг ийм байгууллага байна. За дараагийнх нь болохоор зэрэг хэмэл оюун ухаан бие даасан системийг зохион бүтээх ашиглахад ёсын асуудлыг дэмжихийн тулд стандарт гэрчилгээ боловсролын нөөцийг боловсруулдаг энэ байгууллага байна. За тэрний дараагийнх Кембриж төвтэй судалгааны төв нь хэмэл оюуны боломж сорилт тэрдэндээ ёс зүйн нийгэмд үзүүлэлтийг судалдаг бас ийм байгууллага байна. За нөгөөх нь OpenAI.com. За com гэдэг өргөдөлтөй сайтууд бол дандаа ашигын төлөө байдаг. За энэ нь болохоор зэрэг нөгөө арилжааны компани гэхдээ хэмэл оюуны аюулгүй байдал бодлогод нөөцөө зориулж ёс зүйн асуудалтай холбоотой судалгааг нийтэлдэг ийм сайт байна. За дараагийнх нь хэмэл оюуны ёс зүйн лаборатори гэсэн бас энэ арилжааны сайт байна, тийм ээ. Арилжааны сайт ашигын төлөө хэмэл оюуны сорилтуудыг шийдвэрлэх, практик хэрэгжих боломжтой шийдлүүдийг хангах чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байгууллага байна. За одоо энэ хэсэг дээр болохоор зэрэг ёс зүйн удирдамжууд хаанаас авч болох вэ гэхээр Европын холбооны хүрээнд ёс зүйтэй найдвартай хэмэл оюун ухааны системийг хөгжүүлэх ийм байгууллагын вебсайт байна. За дараагийнх нь болохоор зэрэг хариуцлагатай хүн төвтэй хэмэл оюун ухааныг дэмжих олон улсын удирдамжийг эндээс харж болох нь байна. За дараагийнх нь болохоор машин сургалтын модельүүдийн гажуудах байдлыг илрүүлэх багасгах зориулсан нээлттэй эхийн хэрэгслүүдийг эндээс үзэж болох нь байна. Нээлттэй их гэхээр бэлэн нээлттэй эхийн хэрэгслүүд байгаа. Тэндээс тэрийг бас ашиглах боломжтой байх нь байна. За сүүлийнх нь болохоор зэрэг машин сургалтын модельүүдийн шударга байдлыг үнэлэх, сайжруулах Python-гийн пакетууд байна. Орж гэсэн өргөжлөлтэй учраас энэ ашигын төлөө бос байгуулах гэсэн бахна шүү дээ, байгуулгын сайт нь. За эндээс тэр пакежийг авч ашиглаж болох нэ. За жишээ. Нэгдүгээрт нь за ийм жишээ байх нь та зээлийн зөвшөөрлөө хувь хэмжээг урдсан хамгаалах машин сургалтын загварыг боловсруулж яана гэж үзье, тийм үү? За үндсэндээ газар зүйн тодорхой бүс нутгаас ирсэн эрхтэй өргөдөл гаргагчийн талаарх мэдээллийг агуулсан зээлийн түүхэн өгөгдөл төр модель бэлтгэдэг. За энэ дээр айгүй олон нөхцөлөө шүү. Эрхтэй газар зүйн тодорхой бүс нутгаас яг нэг л газараас тодорхой газруудаас ирнэ. Бүх газраас ирсэн авахгүй нь шүү дээ. Тодорхой газраас ирсэн
эрэгтэй өргөдөл одоо хүүс заасан байна те эрэгтэй өргөдөл гаргагчийн талаарх мэдээллийг агуулсан одоо зээлийн түүхэн өгөгдөл дээр модулийг бэлтгэдэг. Таны модуль тэн дээр бэлтгэдэг гэсэн үг байна. За тэгвэл энэ нөхцөл нь ийм нөхцөл байна. Тэгвэл энэ дээр ямар асуулт байж тавьж болох вэ гэхээр энэ өгөгдөлд ямар төрлийн хязгаарт байж болох вэ? Таамаглах боломжит хоёр их сурвалжийг тайлбарлая. За энэ хязгаарласан байдал нь хүн ам зүйн ялгаатай бүлгүүдийн загварын гүйцэтгэлд хэрхэн нөлөөж болох вэ? Энэ хувилбар дахь гажуудлыг илрүүлэх багасгахын тулд хийж болох 3 тодорхой алхмыг тайлбарлана уу. За эдгээр алхмуудыг хэрэгжүүлсэн дараа таны загвар үнэхээр илүү шударга тэгшинтэй тэгш эрэхтэй эсхийг одоо хэрхэн дүгнэх вэ гэсэн асуултууд тавигдж байна. За тэгвэл хариулт. За түрүүний хэлснээр те төвөрийн гажуудал үүснэ. За энэ юу байх вэ гэхээр зэрэг өгдөл нь тухайн газар зүйн бус нутгийн эрхтэй өгдөл гаргагчдыг хэтрүүлж бусад хүн ам зүйн бүлгийг жишээ нь эмэгтэйчүүд бусад бүс нутгийн хүмүүсийг дутуу төлөөлдөг. За энэ зээлийн түүхэн туршлага эсвэл мэдээлэл цуглуулах аргуудтай холбоотой байж болно. За түүхэн ямар нэгэн гажуудал байна. Гажуудал за өгдөл нь урд өмнө байсан ялгарлан гадуурхсан зээлийн практикийг тосгож болно. Тэр ч байтугай эдгээр практик нь тодорхойгүй болсон ч гэсэн энэ практикийг тосгож болох нь байна. За загвар нь эдгээр түүхэн хөвшинт ойлголтыг хадгалж сурах боломжтой. Энэ загвар нь хүн ам зүйн дутуу төлөөлөлттэй бүлгүүдийн хувьд муу тий бага наривчлал илүү худал сөрөг гүйцэтгэлтэй байж болно. За тэрээр мөн шаардлага хангасан эмэгтэй өгдөл гаргаж эсвэл бусад бус нутгаас ирсэн өргөдөл гаргагчдад зээл олгохыг үгүйсгэж харин хит өндөр төлөөлөлттэй бүс нутгийн шаардлага хангаагүй эрэгтэй өргөдөл гаргагчдад зээл олгохыг зөвшөөрч болно. Энэ системийн хувьд тийм ээ. За өгдлийг нэмэгдүүлэх дутуу төлөөлөлттэй бүлгийг илүү сайн төлөөлөхийн тулд илүү их мэдээлэл цуглуулах шаардлагатай. Үүнд хүн ам зүйн өөр бүлгүүд болон бус нутгуудын мэдээллийг идэвхтэй хайх хэрэгтэй. За гажуудлыг илрүүлэх хэмжигдэхүүн юу ах вэ гэхээр янз бүрийн бүлгүүдийн загварын таамаглалд хазайсан таамаглал байгаа эсхийг тооцоолохын тулд шударга байдлын хэмжүүрийг жишээ нь тэгш боломж хүн ам зүйн тэгш байдал таамаглах паритет зэргийг ашиглах хэрэгтэй. За алгоритмын тохиргоо болохоор зэрэг сургалтын явцад гажуудлыг багасгахын тулд өгдлийг дахин жинлэн за тэгээ шийдвэрийн босго тохируулах эсвэл шударга байдлыг мэддэг машин сургалтын алгоритмуудыг ашиглах зэрэг арга техник ашиглах шаардлагатай гэж үзэж байна. За шударга байдлын хэмжүүрийг үнэлэх. За энэ дээр интервенц хийсэн дараа загвар нь илүү тэгш байдлыг хангахын тулд шударга байдлын хэмжүүрүүдийг хянах. За туршилтанд хамрагдаж байгаа өөр бүлгүүдийн амжилтын түвшинд статистикийн ачаал бүгд бүхий өөрчлөлт байхгүй эсхийг шалгах шаардлагатай. За хүлээж авах үнэлгээ нь юу байх вэ гэхээр үйлчлэгээ үзүүлэхийг хүсч буй хүн амын төлөөлөл болох өгдлийн багц дээр загварын гүйцэтгэлийг үнэлж үр дүнг хүн ам зүйн бүлгүүдийн ялгааг шалгана. Мөн загвар нь зөвхөн зарим бүлгүүдэд биш харин туршилтын багц бүлгүүдэд бүх бүлгүүдэд хангалттай ажиллаж байгаа хэсгийг бас шалгах шаардлагатай. За бодит ертөнцийн хяналт. Шинээр гарч ирж байгаа аливаа гажуудыг илрүүлэх арилгахын тулд бодит ертөнцид загварын гүйцэтгэл тасралтгүй хинж явах шаардлагатай байх нэ. За 2 дугаар хувилбар. 2 дахь загвар. За эмчнэр арьсны хорт авдрыг онцлоход туслах хиймэл оюун ухааныг ашиглах төсөлтөөр ажиллаж байгаа. За хиймэл оюуны загвар нь өндөр наривчлалтай гүн мэдрэлийн сүлжээ боловч тодорхой таамаглалд дэвшүүлж байгааг ойлгоход хэцүү байдаг хар харьцаг байна. За тэгвэл асуулт нь эрүүл мэндийн ийм хиймэл оюун ухааны програмуудад ил тод байдал тайлбарлах чадвар яагаад чухал байдаг вэ? Хиймэл оюуны загварыг илүү ойлгомжтой болгохын тулд ашиглаж болох 2 аргыг тайлбарлана гэж байна. За 3 дахь нь та хиймэл оюун ухааны загварын тайлбарлах чадварын хязгаарлалтыг түүнийг ашиглах эмч нарт хэрхэн хэлэх вэ? Ойлгуулах вэ? За 4-р нь өвчтөнд тайлбарлах боломжтой хиймэл оюун ухааны санааг
танилцуулахад анхаарах ёс суртахууны ямар зүйлс чухал вэ? За ийм асуултад тавигдж байна. За тэгвэл саяын одоо хоёр дахь хувилбарын хувьд хариулт нь. За өвчтний итгэл бол яг хав өвчтний итгэл гэдэгт юу байх вэ? Өвчтөн онцлогооны үнэн зөв найдвартай гэдэг итгэлтэй байх ёстой. Тэгэхээр тайлбарлах нь итгэлцийг бий болгох тусдаг. За эмч нарын хяналт. За эмч нар нь мэдээлэлтэй шийдвэр гаргах өвчтний аюулгүй байдлыг хангахын тулд хэмэл оюун ухааны таамаглалын цаад шалтгааныг ойлгох хэрэгтэй. Тэд хэмэл оюун ухааны зөвлөмжийг сохроор дагаж болохгүй. За энийг та анхаарах хэрэгтэй тий. Загвар боловсруулагч. За хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлага ямар шаардлага байх вэ гэхээр эрүүл мэндийн салбар бол маш өндөр зохицуулалттай салбар бөгөөд зохицуулалтыг дагаж мөрдөхын тулд ил тод байдал ихэвчлэн шаардлагатай байдаг. За онцлог ач холбогдолын шинжилгээ. Модель нь таамаглал дэвшүүлэхэд ашигладаг гол шин чанаруудыг одоо тодорхойлно. Үүнд юу байж болох вэ? Жишээлбэл зураг дээр тодорхой дүрслэл хийж болно. Эдгээрийг одоо юу shape эсвэл line гэх мэт аргуудыг ашиглан хийж болно. За дүрслэх арга техник нь юу байж болох вэ? Хэмэл оюуны модель нь онцлогтой анхаарлаа хандуулж буй арьсны хэсгүүдийн дүрслэлийг тодруулахын тулд дүрслэх арга техникийг ашиглана. За баримт бичгийн загварын хязгаарлалт. За энд юу багтах вэ? Моделийн хязгаарлалтыг тайлбарлах боломжтой талаас нь тодорхой бөгөөд товч баримт бичгийг өгөх хэрэгтэй. Модель нь хүний дүгнэлт эмнэлгийн сургалтыг орлохгүй гэдгийг бас тайлбарлаж өгөх хэрэгтэй. За өөртөө итгэх итгэлийг өгөх. За энэ юу байх вэ? Эмнэлгийн эмч нарт сургалтын тулгуурлан мэдээлэл нь утга учиртай эсэхийг үнэлэхэд туслахын тулд оншийн итгэлийн оноог харуулах зарим хэмжээр өгч болно. За моделийн давуу болон сул талуудыг ойлгох. За үүний тулд боломжийг ойлгохын тулд моделийг хэрхэн баталгаажиж туршиж үтсэн талаар эмчнэрт тогтмол мэдээлж авах хэрэгтэй. Алхам болгоно мэдээлж авах шаардлагатай байна. За тэгээд техникийн хэсгээс хэлгээс зайлсхийх хэрэгтэй. Техникийн үг хэллэгээс зайлсхийж ойлгомжтой хэлбэрээр тайлбар хийх хэрэгтэй. За хамгийн гол анхааралд нь мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Энд юу вэ? Шаардлагагүй нарийн ширэн зүйлээр өвчтөнд дарамт учруулахгүйгээр хэмэл оюун ухааны үндэслэлийн хамгийн чухал талыг нь тодруулна. За тэгээд тодорхойгүй байдлаа онцлон тэмдэглэх хэрэгтэй. Энэ юу гэхээр хэмэл оюуны таамаглалын тодорхой бус байдал хязгаарлалтын талаар нээлттэй байж эмчийн дүгнэлтийг авахын чухлыг бас яг энд онцлон тэмдэглэж өгөх хэрэгтэй байна. За 3 дахь хувилбар. 3 дахь жишээ явах нь тий. За 3 дахь загвар гэсэн үг нь шүү дээ. Хэрэглэгчийн шаардлагыг судалж термостат тохируулах гэрэл асаах зэрэг ажлыг автоматжуулах зорилгоор хэмэл оюун ухаан ашигладаг ухаадаг гэрийн системийг бүтээж байна. Тэ смарт хоум гэсэн үг байна. За уг систем нь хэрэглэгчдийн гэрт байгаа үйлдэл зуршлын талаарх мэдээллийг цуглуулдаг. За тэгээд асуулт нь ийм төрлийн өгөгдийг цуглуулах шинжилгээтэй холбоотой нууцлалын ямар эрсдэл үүсэх вэ? За энэ систем дэх хэрэглэгчийн нууцлалыг хамгаалахын тулд хэрэгжүүлж болох 3 арга хэмжээг тайлбарлана. За мэдээлэл цуглуулах аргын талаар та хэрэглэгчдээс хэрхэн мэдээлэлтэй зөвшөөрөл авах вэ? Зөвшөөрлийн үйл явцад ямар мэдээлэл оруулах ёстой вэ? За дөрөвдүгüүрт нь хэрэглэгчийн мэдээллийг эрсдэлд оруулсан мэдээллийн зөрчил гарвал та ямар арга хэмжээ авах вэ? За эдгээрийг яаж шийдэх вэ? За тэгвэл хариулт нь ямар ажиллах вэ? За мэдээлэл дүртэх. Мэдээлэл хакердах эсвэл мэдээлэл алдагдуулах замаар зөвшөөрлгүй хандлтанд өртөж болцсошгүй. За профайл болон дүгнэлт. За өгдлийг хялбарлан гадуурхах залилах зорилгоор ашиглаж болох хэрэглэгчдийн зуршил, хэвшил, сонголтын наривчилсан профайлыг бий болгоход ашиглаж магадгүй. За хяналт хийх хэсэг. Мэдээллийг олон нийтийн хяналт эсвэл тэдний гэрт байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хянахад ашиглаж болно. За өгдлийн шифрлэлт хийх. Зөвшөөрлгүй хандлтаа сэргийлэхийн тулд дамжуулж буй болон амарч байгаа өгдлийг шифрлэх. За өгдлийг нэргүй болгох энэ түрүүн яригдсан шүү дээ. Шинжилгээ хийхээс өмнө
өгөгдлөөс хувийн таних мэдээллийг нь устгах эсвэл хуурамч нэрээр нэрлэх нэр хаягийг нь өвөрмөс танигчаас солих байж болно тий. За өгөгдлийг багасгах зөвхөн системийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өгөгдлийг цуглуулна. Шаардлагагүй мэдээ цуглуулахаас зайлсхийх. За тодорхой бөгөөд хүртээмжтэй хэл. За мэдээлэл цуглуулах арга барилыг хэрэглэгчдэд хэлбэр ойлгомжтой байдлаар тайлбарлахын тулд ойлгомжтой энгийн хэл ашиглана. Техникийн хэлбэрээс зайлсхийх гэж түрүү ярьсан тийм ээ. За тэр аргыг ашиглана. За мэдээлэл цуглуулах зорилгыг тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Ямар өгөгдөл цуглуулж түүнийг хэрхэн ашиглах, хэн түүнд хандахыг нь заавал тайлбарлана. За дараагийн хяналт ба сонголтуудын хэсэгт болохоор хэрэглэгчдэд өгөгдөл цуглуулахаас татгалзах, өгөгдлийг устгах эсвэл цуглуулсан өгөгдлийн төрлийг хязгаарлах зэрэг өгөгдлөө хянах тодорхой сонголтыг өгнө. За тогтмол шинжилтүүд нь болохоор мэдээлэл цуглуулах практикт гарсан альва өөрчлөлтийг тусгахын тулд нууцлалын бодлогын шинжилтийг тогтмол мэдээлж нийтлж авах хэрэгтэй. За зөрчилдийг хэрхэн зогсоох вэ? Зөрчлийн хамар хүрээг нэн даруй тодорхойлоод нөлөөлөлд өртсөн өгөгдлийг үргэлж үнэлж цаашид мэдээлэл алдагдахаас сэргийл арга хэмжээ авна. За мэдээлэлд өртсөн хэрэглэгчдэд юу мэдэгдэх вэ гэхээр өгөгдлийн зөрчлийн талаар нөлөөлөлд өртсөн хэрэглэгчдэд аль болох хурдан мэдэгдэж ямар өгөгдөл алдагдсан өөрсдөө хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах ёстойг тайлбарлаж өгөх. За эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах. За энэ мэдээллийн зөрчлийг шалгах, хуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд хууль сахиулах болон зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллах. За ийм зарчмаар хэлбэрээр асуултуудад хариулсан. За энэ хэсэг бол 4-р асуултын хариулт. За энэ бол 3-р асуултын хариулт. За энэ хоёр бол яг тэр мэдээлэл дөртөх профайл болон дүгнэлт хийх хяналт хийх хэсэг бол 1-р асуултын хариулт. За өгөгдлийн шифрлэлт, өгөгдлийг нэргүй болгох, өгөгдлийг багасгах гэсэн нь бол яг 2-р асуултын хариулт байх нэ. За ингээд ёс зүйн бий болж болох 3 хувилбарын жишээг энэ тайлбарлаа. Лабораторийн хичээл дээр бас ийм жишээ кейсүүдийг өгнө. За тэгээд тэр өгсөн кейсүүдийн хувьд та бүхэн ямар шийдлүүд байж болох вэ гэдгийг ингээд өөрсдөө судалсны үндсэн дээр юуг нь тодорхойлт хариултуудыг бэлтгэх юм шүү. За 16-р лекцийн дүгнэлт. За энэ удаагийн лекцээр 2 удаагийн лекц тасалж орсон. За ерөнхийдөө бол хэмэл оюун ухааны ёс зүйн ойлголтын талаар танилцуулж, хэмэл оюун ухааны ёс зүйн толгойн зарчмуудыг хэрхэн тодорхойлохыг доорх гол ойлголтуудад харуулсан. За энд юу яах вэ гэхээр бид юу хийж чадхаас гадна хэмэл оюун ухаантай юу хийх ёстой? Хэмэл оюун ухааныг сайхан төлөө ашиглаж хор хөнөөлгүй байлгах. За хэмэл оюун ухаан системд шударга байдал, хариуцлагатай байдал болон ил тод байдлыг хариуцлагатай сахих, нууцлалыг шанд баримтлах, сайн сайхан байдлыг дэмжих байдлаар бүтээх ёстой. За хэмэл оюун ухаан бүтээгчид хэрэглэгчдийн үүрэг хариуцлагын талаарх тайлбар, хэмэл оюуныг хэрэглээд эхэлж гисэн кейсүүд болон тэдгээрт учирч болзошгүй асуудлуудын талаарх жишээнүүд зэрэгтэй танилцлаа. Лабораторийн хичээлээр хэмэл оюуны ёс зүйтэй холбоотой гарч болох зарим зөрчлүүд, тэдгээрийг тодорхойлох зарчмууд, тэгээд тэдгээртэй төстэй асуудлуудыг хэрхэн илрүүлж шийдэх талаар туршиж үзнэ. За ер нь бол эцэст нь дүгнэлт хэлэхэд бүтэн улирлын турш лекцийн хичээлээр хэмэл оюуны онлын үндсэн ойлголтууд, жишээ зэргийг судалж лабораторийн хичээлээр дадлага хийж хэмэл оюуны суурь ойлголтуудыг эзэмшиж авсан гэдэгт бол итгэлтэй байна. Ирээдүйн инженер танд хэмэл оюуныг өөрийн суралцж буй салбарын төдийгүй улс орныхоо ирээдүйн хөгжлийг хэдэн 10 жилээр хорцох их үлс оюун ухаан ёс зүй итгэл найдвар шударга хандлагатайгаар хэрэгжүүлэн хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна. Таны хэмэл оюун ухаанаар ажилладаг ертөнцид хийх урт аялалд хүлээж байгаа гэдгийг хомсрлон ойлгоорой. Танд амжилт хүсье.
Ингээд энэ удаагийн лекц үгээр дуслаа. Та бүхэнд амжилт хүсье.